Иргэдийг ямар ч байсан очир дараалал үүсдэг болох ажил. Нэгдүгээр асуудал байна. Би битүү агаарч болж байгаа газар тэгэл бараг биенээсээ алдар бол хүүхдүүд игнээс утсан 3-4 цаг зайлвал ээж аав нар цагаа алдаал, ажлаа алдаал очрлоо сууж илээ шүү дээ. Бүх сургууль боловсролын байгууллагууд дээр халдвар хамгааллын дэглэмийг тогтоо. Дата анализ хийгсэн тэрийг одоо өнөөдөр сайн танилцуулсан. Над хэлснээр мэдгдснээр бол өвчлөлийн 80% нь 15 насны хүүхдүүд байна. 40% нь 5 дахь насны хүүхдүүд байна гэсэн. Тийм учраас хүүхдүүд илүү зохиж байгаа учраас боловсролын байгууллагууд дээр эмчнэр нь одоо халдвар онош с жигтэй хүүхдүүдийг одоо бас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, халдвар тарахаас сэргийлэх, өвчний шинж тэмдэглэсэн багш сурагчийг бусдад халдвар авахаас сэргийлж одоо чөлөө зөвшөөрлийг өгөх. За тэр чөлөөтэй байгаа сурагчдаа хичээлийн тасалбарлахын тулд онлайн цагийн теле цагийн хичээлүүд гаргах, үндэсний телевиз холбогдох байгууллагуудаар ирж энэ захин хичээлийн цагийг нэмэгдүүлэх. За ингээд энэ 7 хоногийн хугацаанд 12 сарын 1 хүртэл томоодос төвчнөөс урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэм тогтоох ажил гэсэн. Бүх газар маск тавь. Тэгээ сурцсан шүү дээ бид нарт. Ер нь альва өвчлөлийг эмчлэхээс илүү урьдчилан сэргийлэх нь ач холбогдолтой гэж үздэг үстэй. 1321 хэсгийн ахлагч 251-ийн дараа нартаа бүгдэнд нүрэг өг. Энд чинь хүүхд хамгааллын ажил гэдэг чинь бас энэ зөвхөн хүчирхийллийн эсрэг асуудал биш. Эрүүл мэндийг хамгаалах, өрхийн эмч нартайгаа хамтраад үзлэгийг хийх ачаал, хүүхдийнхаа дархлааг сайжруулах, урьдчилан сэргийлэх, соёнгийн гэрүүлэх ажлыг бүх хэсгийн ахлагч нар бүх хорон дараа нартай явуулах юм байна. Энэ ялангуяа эмзэг зорилт бүлгүүд дээр анхаарч хүүхдийг өвчлүүлэхгүй байхлаас нь анхаарах ажлыг урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуул. За эрүүл мэндийн байгууллага болон өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажиллах цагийг уртсах, гэрийн эргэлтийг сайжруулах арга хэмжээг суурхай зохион байгуулахыг эрүүл мэндийн сайдчийн бүрэнд нийслэлийн засаг дарга Нямбатарт аймгийн засаг дарга нар дүүрэг болгож байна.